Монгол улсад спортын хутга шидэлтийн төрөл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Энэхүү спортын төрлөөр өнгөрсөн оны 11-р сард болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчин мөнгөн медаль хүртэж багаараа 3 дугаар байр эзэллээ. Энэхүү төрлийг хөгжүүлэх зорилготой манай улсын отгон холбооны нэг болох Монголын спортын хутга шидэлтийн сүлдэт холбоо нь энэ оны 1-р сард байгуулагдсан юм. Спортын цог зэрэг олох одоо бүрэн боломжтой байгаа. Тэр нь олон улсын спортын холбооны дүрм Олимпийн орооны дүрмийн дагуу байдаг хүмүүс энд хамрагдаж явдаг. Бас нэг онцлог нь юу гэхээр гишүүн болж байгаа хүн болго өөрсдөө гишүүний бүртгэлийн дугаартаа байгаас гаднаас үнэлэхтэй байна. Мөн одоо тангаргийн бичгт одоо гарав шиг зурж одоо ингээд спортын ёс зүйг баримталж ажиллана те. Энэ өөрийн удах хэрэгсэлтэй холбох харилцагтай бол яг одоо спортын этикийг барьж ажиллана, хадгалт хамгаалтыг өөрөө хариуцна гэсэн ийм одоо тангаргийн бичгт гаргаж сууж ингэж явдгаараас онцлогтой. Англи хэл бүр 3-9 метрийн зайд шулуун болон эргэлттэй шидэлтийг гүйцэтгэв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон 5-аас дээш насны хүн бүхэнд нээлттэй учраа ард иргэдийн дунд энэхүү спортыг хөгжүүлэх бүрэн боломжтой юм. 3 сарын хугацаанд хичээлж байна. Энэ спортын хичээл надад хамгийн амар зүйл юу байсан гэхээр хүүхэд байгнаснаас хашааны банц руу хотгож шидэж тоглосоор гадаг. Тийм болохоор хүүхэд болгонд эвтэй дөртэй. Тэгээд энэ спортоор хичээлэхэд 8 наснаас ахгүйд 80 настай хүн ч хичээлэх боломжтой спорт. Тэгээд Монголд бол энэ спорт дэлгэрэх маш их боломжтой спорт гэж хардсан үзээс би одоо өөрийнхөө сонирхлоор энэ спортыг хичээлж эхэлсэн байгаа. Би болохоор дэсүт өчний марш тактикийн тэмцээнд ерөнхийдөө бол ээж дараалан орж байгаа. Тэрнээс хамаарад оны аваргын төрөлд болохоор хүрс жад гэсэн төрлөөр ордог. Тэрэн дээр болохоор өмнө нь бол жадыг шидэд үзсэн байсан. Одоо энэ жил 1 сараас хутгийг шидэхэд бас арай хөнгөн бас гартаа одоо баригдахад арай хэвтэйхэн байсан. Өөрийгөө гэмтэх магадлалууд бас гарч ирдэг. Гэхдээ дадал хэвшил маань суугдаад ирэх юм бол тех одоо цааш-цаашдын арга хэмжээнд одоо тоглолтын хурдч тэр тэмцээнд оролцож байгаа тамирчдын хувьд алдаа гарах чадвар нь багасаад ирнэ гэсэн үг. Өөртөө суулгаад ирэх юм бол. Бус спортуудаас одоо намайг анх одоо дурлуулж одоо сонирхлыг татсан зүйл гэх юм бол одоо байндаа онох мэдрэмж. Одоо хүн оноод эхлээд онохгүй байжгаад оноод ингээд эхлэнгуут дахиад ингээд шидэд баймар тийм одоо дуу шиг ингээд байнгын шидэд баймар санагдаад тэр мэдрэмж л одоо бус спортоос одоо хамгийн гоё мэдрэмж юм да. Зүгээр энгийн үедээ шидэд оноод байдаг бол яг одоо нэг сорилго шалгалтуудын үедээр тэмцвэл тэмцээнд орохоор нэг сандрал гэдэг зүйл маш их гарч ирдэг. Тэрийг одоо дараа сэтгэл зүгээ ирнэ бас давхар ямар нэг спорт бүхэл сэтгэл зүй ордог. Тийм учраас сэтгэл зүгээ маш сайн доктортой бэлдэж явах хэрэгтэй гэж харж байгаа. Одоогийн байдлаар бүртгэлтэй 200 тамирчны 40%-ийг зэвсэг түвшний бие бүрэлдэхүүн, үлдсэн хувийг энгийн иргэд эзэлж байна. Манай хутга шидэлтийн холбоо энэ жил анхудаа гадаадын одоо олон улсынхаа холбоотой хамтарч төрийн цэргийн болон хууль сахиул байгууллагуудынхаа бие бүрэлдэхүүний дотор тодорхой хэмжээний хүмүүсээ авч сургалж явуулсан. Энэ сургалж явуулснаар спортын хутга шидэлт гэдэг анхны ойлголтыг спортын хувьд одоо нэлийн гүнзгий өгсөн гэж хэлж болно. Хувь одоо хүнд очиж байгаа их тийм өгөөж нэх өндөр гэж харж байгаа. Тийм учраас одоо төрийн цэргийн болон хууль сахиул байгууллагуудынхаа энэ бие бүрэлдэхүүнд энэ зайлшгүй эзэмших ёстой төрлүүд нэг юм байна. Чанаруудын нэг юм байна. Биелдээ бас тийм эзэмших ёстой тийм төрөл юм байна гэж өгшүүлж байна. Шидэлтийн хутга нь спортын албан ёсны бүртгэлтэй хэрэгсэл байдаг учраас хүйтэн зэмсэгт ордоггүй. Хутгыг өргөх, зангах зэрэг үйлдэлийг хадуу хориглож, аюулгүй ажиллагааны дүрмийг чанд баримталдаг гэдгийг дасгалжуулагч багш нар онцолж байлаа. Энэ хутга маань 230 грамын хэмжээтэй 40 ха гэдэг тусгай зориултын гангаар хийгдсэн нэг тамирчин бол 3 хутга эзэмшдэг байгаа. Олон улсын уралдаан тэмцээнд зөвхөн энэ патент өгсөн хутгаар орох хэрэгтэй. Аюулгүй ажиллагааны шаардлага бол маш өндөр. Яг тэгэхээр бид нар хутга шидэж байгаа учраас шүүгчийн командаар ажиллагаа явуулах ёстой. Шүүгч байрны зогс эхэл гэсэн команд өгсөн тохиолдолд тамирчид бүгдээрээ зэрэг эхэлж шиднэ. Командгүйгээр нэг ч шидэх үйлдэл хийгдэхгүй. За эхэл команд өгөөд хутга шидлээ. Хутга самбар дээр зоогдлоо. За энэ тамирчдын онцлогоо шалтгаалаад хутга зоогдож болно. Зоогдохгүй газар унаж болно тийм үү? Тэгэхэд хамгийн гол аюулгүй ажиллагааны зааварчилгын үгээр зэрэг эхний ээлжинд дээр зоогдсон хутгийг авах хэрэгтэй. Дараачаар нь доор газар унсан хутгийг авах хэрэгтэй. Би болохоор өөрөө барилгын инженери мэргэжилтэй.
Тэгээд одоо болохоор хуваарай ажил эрхэлдэг. Энэ спортын хувьд тэгэхээр зарын дагуу Facebook дээр явуулсан зарын дагуу зүгээр сонирхоод ерөнхийдөө иймэрхүү гардан дулаан, ийм тулааны төрлийн спортууд ер нь их дуртай. Миний одоо өмнө хичээлж ижсэн спортуудаас хамгийн өөр юм нь анхаарал төвлөрүүлэлтээс. Яг зөвхөн тэр байр бүх анхаарлаа чиглүүлэх хэрэгтэй. Зөвхөн сакс ч юм уу, ойлоо ч юм бус спортууд бол хурд хүчил хэрэгтэй. Гэтэл хурд хүч мэдрэмж хэрэгтэй гэдэг бол энд бол зөвхөн анхаарал төвлөрөлт. Яг тухайн тэр акшны мэдрэмж аягүй чухал. Тэрийг шүүрж авна гэдэг бол ерөнхийдөө цаашдаа аливаа ямар ч юмд анхаарлаа төвлөрүүлж сурах байх л гэж бодож байна. Энэ оны 1-р сард олон улсын спортын худал шидэлтийн шүүгч маструуд сургалт зохион байгуулахдаа Монголын залуус богино хугацаанд ур чадвар нэмэгдэж байгааг онцоллоо. Сайн дурын клубүүд байгуулагдсан хот хөдөөг илтгүй эрчимтэй хөгжүүлэх тал дээр холбооны зүгээс анхааран ажиллаж байна. Анхаарал төвлөрөлт мэдрэмж шаардсан энэхүү спортоор хичээллэх хүүхэд залуустаа амжилт хүсье.